За, сайн байцгаана уу? Бүгдэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд ардаа сайхан цоош нар гарсан бүтээгдэхүүний талаар пүүжэйтер маань танилцуулаад хийж бас түгээмэл асуултуудад бол хариулахаар байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүн маань ямар нэртэй, ямар бүтээгдэхүүн бэлээ бүжээ? За энэ болохоор нэг hedged investment гэдэг бүтээгдэхүүн байгаа. Ерөнхийдөө эрсдэлгүй хамгаалагдсан хөрөнгө оруулалт гэдэг тиймэрхүү утга санааг илэрхийлсэн тийм бүтээгдэхүүн байгаа даа. Hedged investment гэхээр өвчлээд удаачлаад орчуулах юм бол ер нь хамгаалагдсан хөрөнгө оруулалт гэсэн үг юм биш үү, тийм үү? Тэгэхээр хамгаалагдсан хөрөнгө оруулалт гэхээр одоо ямар байдлаар юуг хамгаалж одоо ямар хөрөнгө оруулалтын боломжийг олгож байгаа гэсэн үг байна. За ерөнхийдөө энэ болохоор нэг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн багцтай. Тэгээд яг хөрөнгө оруулснараа зөрүүлээд юу авах вэ гэхээр ерөнхийдөө altcoin аавна. Одоо хөрөнгө оруулсан дүндээ яг юуг нь одоо тэр хүнээс хамгаалаад байгаа юм бэ гэдэг нь болохоор за би энэ дээр болохоор нэм дэлгэцээ бишээрлээд юм скрин харуулъя. Тэгэхээр энэ дээрээс би яг гоё дэлгэрэнгүй тайлбарлаад яваа. Тэгэхээр 12 сарын хугацаатай ерөнхийдөө за тэгээд одоо бол нөгөө банкнуудын хадгаламжийн хүү бол нэлээд буурсан. За ерөнхийдөө бараг нэг 8 орчим хувьтай байгаа байх. Тэгэхээр ер нь банкнд бас хадгалуулахаар арай бага хүүтэй. Одоо нөгөө нэг coin тэ айгүй тийм тренд болсон. Юмуд coin авах гэхээр нөгөө бас нэг энтлийн мэдлэг баг хүмүүс бас coin авах уу эргэлцэхүү энэ одоо авдаа авал зөв юм уу унчих гад байгаа юм болов хизээ өсөх юм бол эсвэл өндөр дээр нь аваад унах үед нь ингээд яар цандраа зарах ч юм уу тэ тэр эрсдлээс ерөнхийдөө бид нэр хамгаалсан. Банкны хүүнээс илүү өгөөжийг хамгийн багтаа өгнө. Тэгэд нэмээд ерөнхийдөө coin-ы одоо ханшийн өсөлт нь өндөр байвал тэрнээс бас харилцагчтай нөгөө хөрөнгө оруулсан үндэ одоо өгөөж өгөхөр тийм бүтээгдэхүүн байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо ингээ хадгалуулчвал хамгийн багтаа 12% хүүтэй жилийн одоо хадгалуулна. Тэгээд банк яаж ч утсан банкны хүүнээс өндөр хадгаламжийн үнээс өндөр хүүгээр хадгалуулна. Нөгөө талдаа ханшийн өсөлтийг ерөнхийдөө огт одоо анхаарахгүй байхад одоо сэтгэл тайван нэг жил ингээд байж болно гэсэн үг. Тэр хооронд ханш өснөө буурноо яаж ч өсч буурсан бай хамгийн багтаал банкны хадгаламжийн хүүнээс 4-5% өндөр буюу 12% авах боломжтой бүтээгдэхүүн байна.
төгрөгөөр авчин тэрийгээ төгрөгөөр аавна гэсэн. Хэрвээ ханш унсан буюу 12%-аас бага өссөн тохиолдолд. За тэгээд ханш нөгөө талдаа 12%-аас дээш өссөн тохиолдолд 12% дээрээ нэмээд тухайн өсөлтийнх нь тал хувь буюу 50% нэмээд авах боломжтой. Одоо жишээлбэл ханш яг өнөөдрөөс хойш 1 жилийн дараа буюу 12 сарын дараа одоо 30% өссөн байлаа гэдээ бодъё л да, нийт одоо койнош өнөөдөр авснаас тэнгүүт 12%-аас давсан өгөөж буюу үлдсэн 12% та авдгаараа аавна. Тэрэн дээрээ нэмээд үлдсэн одоо 30% хүртэлхий чинь нэг 18% нь үлдчихэж байгаа шүү дээ. Тэнгүүт тэр 18%-ийн тал хувь буюу 9%-ийг нь одоо үндсэн 12% дээр нэмээд авахаар 21% өгөөж авах боломжтой гэсэн. Одоо та үндсэн баталгаат 12% өгөөж авч байгаа ч гэсэн койны ханш өсвөл одоо тэрнээс дээш хэдэн ч хувийн одоо ашиг авах одоо өгөөж хүртэх боломжтой гэсэн. Койны ханш магадгүй те бүр сайнаар бодоход 50%, 100% өссөн ч гэж болно. Хэрвээ 100% өсвөл та 12% авдгаар аваад үлдсэн 88%-ийнх нь 50% буюу 44%-ийг нэмж аваад 56% одоо ашиг хүртэх боломжтой ийм одоо гоё харилцагтай айгүй тийм ээлтэй бүтээгдэхүүн гэж бол хэлж болно юм байна. Окей. За хоёулаа тэгвэл юу яа? Яг жишээн дээр бас яриад явуучвал сонсож байгаа, сонирхож байгаа хүмүүст маань бүр илүү ойлгомжтой байж магадгүй. За хоёр төрлийн бүтээгдэхүүн байгаа юм байна. Саяны манай Пүүжиг хэлсэн шиг 12% өгөөжтэй за магадгүй койны ханш унлаа гэхэд хамгийн багадаа 12% буюу сая төгрөгийн хэрвээ багц авсан хүн байх юм, хөрөнгө оруулалт хийж байгаа байх юм бол хамгийн багадаа эрхчлэлийн үедэд буюу 22 оны 11 сарын дунд гэхэд сая төгрөгөө сая 120 мянган төгрөг болох нь тийм үү? Тийм гэсэн. Тэр нь 30%-аар өсөөд тэгээд койныхоо нөгөө 50%-ийн ашгийг ингээд хуваагаад авах нь шүү дээ. Тийм гэсэн. Харилцагчтай 50%. Тэгээд хийсэн сая төгрөгөө бол нэг сая 200 мянга болно гэсэн үг. Түрүүний 12% гэдэг сая 120 мянга. Тийм сая 120 мянга. Нэг саяхан багцаас магадгүй нэг хүн 10-ыг бас авч болох баг тийм үү. Тэгэхээр 10-ыг аваад 10 сая төгрөг хөрөнгө оруулалт hedged investment буюу хамгаалагдсан хөрөнгө оруулалт гэдэг зүйлд хийсэн тохиолдолд жилийн дараа бол 12 сая 100 мянган төгрөг болох нь. Тийм гэсэн. Одоо яг энэ скрин буюу энэ зурган дээр бас ерөөхдөө хугацааны эцэст хөрөнгө оруулалтаа яаж авах вэ гэдэг юм график байгаа. Одоо хүснэгт ханш унахад гэдэг нь ханш унж болно. Эсвэл нөгөө нэг өсөж байгаа ч тэр өсөлт нь 12% хүрэхгүй байж бас болно те. 5%, 6%, 7%, 8% хийж болно. Тэнгүүт үндсэн дүн дээрээ үндсэн 12% хөгөөж буюу энэ баталгаат өгөөж энийг бол харилцагч яасан ч байсан аавна. Тэрийг нэмээд төгрөгөөр аавна. Одоо жишээлбэл саяар хамгийн одоо төвчээр бодвол 1 сая 1 багц авлаа гэж бодоход 12% буюу сая 120 мянган төгрөгөө одоо ингээд төгрөгөөр аавна гэсэн. Нөгөө талд ханш нь өсчвөл үндсэн дүн дээрээ 12% өгөөж өссөн. За тэгээд одоо нөгөө нэг түрүүний жишээлээд 30% өссөн тохиолдолд 12% дээр давсан өгөөжийн 50% буюу 9% нэмээд 21% өгөөжтэй тэрийг арткойнороо буцаагаад локгүй буюу суллуулад авна гэсэн үг жилийн дараа. Энэ койн өөрөө 1 жилийн хугацаанд дансанд нь локтой байна. Жилийн дараа сулрна гэсэн үг. Гэхдээ хэрвээ сулрахдаа ханш унсан тохиолдолд буюу бид нар харилцагчийн эрсдлийг дааж байгаа учраас төгрөгөөр одоо өгөөжтэй хамт олгож байгаа. Ханш өсчвөл харилцагч яг тэр тухайн үеийнхаа байгаа өдрийнхөө ханшаар койноо шууд ингээд аваад зараад өгөөжөө хэрэгжүүлээд эсвэл койно хадгална тэр хүний одоо сонголт гэсэн үг. Тэгэхээр хэрвээ ханш өсвөл бид нар тэрийг нь бүх өгөөжүүдтэй хамт арткойноор нь буцаад яг ханшинд нь тооцоолоод өгч байгаа гэсэн үг. Илүү өссөн тохиолдолд үндсэн өгөөж нэмэлт өгөөж аль нэг нь арткойноор өгнө гэсэн үг үү? Эсвэл үндсэн өгөөжийг нь бэлэн мөнгөөр нэмэлт өгөөжийг нь арткойноор тооцно гэсэн үг үү? Жишээлбэл юм ба одоо сая төгрөгөөр багц аваад за 30% өссөн гэд бодъё. Тэгэнгүүт нөө 30%-аас чи харилцагч 21% ашиг хүртэн штэ. Тэгэнгүүт 1 сая 210 мянган төгрөгтэй тэнцэх арткойныг яг бүх дүнд нь арт тэнцүүлсэн арткойныг өгнө гэсэн үг. Тэгэхээр ханш өсвөл үндсэн өгөөж нэмэлт өгөөж үндсэн дун 3-аа гурвуулангийн арткойнороо яг тэр ханшиндаа тооцоолаад өгөөжөө хүртээд арткойноор аавна гэсэн. Гэхдээ тэр нь тэрийгээ шууд дарж борлуулах хэрэгтэй. Шууд локгүй тэр хүндээ эзэмшилт нөгнө гэсэн. Сүлжээ. За тэгэхээр энэ бол бас лайвын дундуур орж ирж байгаа хүмүүс гэж магадгүй. Тэгэхээр бүжэд хоёр ардаас гаргасан цоошинхэн бүтээгдэхүүн болох нь hedged investment буюу одоо энэ хамгаалагдсан тийм ямар нэгэн санхүүгийн одоо аадар борооноос хамгаалж байгаа энэ зон технологиотой
ийм хамгаалагдсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг бол танилцуулж байгаа. Тэгээд ямар ч үсэн хамгийн бага өгөөж нь хамгийн багадаа бол 5 жилийн дараа гэхэд хөрөнгө оруулсан дүнгээр 12% өгөөж болох боломжтой. Дээрээс нь бол дээшээ нэмэлт өгөөж бол дээшээ максимум дүн гэсэн бол байхгүй байна. Тэгэхээр ханштай шууд холбоотой. Тэгэхээр нэг хүн 2 төрлийн багц байгаа даа шүү дээ. Нэг сая төгрөгийн багц нь 3 сая. Тийм. Магадгүй 3 сая төгрөгнөөс ахаад илүү хөрөнгө оруулалтыг сонирхолтой хүмүүс байж магадгүй. Маш сонирхолтой бүтээгдэхүүн учраас. Тэгэхээр нэг хүний лимит гэж байх уу? Эсвэл бол нэг хүн ямар ч дүнгээр орсон болох уу? Ерөнхийдөө нэг хүнд бол тодорхой заасан лимит бол байхгүй. Одоо 3 саяын багцаас олныг авч болно, 1 саяын багцаас олныг авч болно. Одоо өөрийнхөө хөрөнгө оруулах одоо боломжтой дүнгээр гэсэн. Гэхдээ энэ багц маань өөрөө нийтдээ хязгаартай байгаа. Нийт хязгаар нь. Одоо тэгэхээр ерөнхийдөө жоохон яарчлах хэрэгтэй болов уу гэж бас хүмүүстэй зөвлөмөр байна. Та бол хэдэн ч хэрхийг авч болно. Гэхдээ яг нийт одоо багтаамж маань өөрөө хязгааргүй биш. Бид нэг юм тодорхой хэмжээнд одоо энэ хөрөнгө оруулалтыг багцыг санал болгож байгаа болохоор нийт багц нь өөрөө хязгаарлагдсан л байгаа. Тэрийг бас ерөнхийдөө бодох хэрэгтэй байна. Одоо жишээлбэл би бол олныг авч болно. Гэхдээ нийт авах хүмүүсийн юу бол хязгаарлагтай лимиттэй байгаа л гэсэн. Нэг хүн дөр бол хязгаарлалт байхгүй маань. Гэхдээ эн чинь тодорхой зорьсон их усрын дүн байгаа. Тэгэхээр тэрэндээ өөрөөр бол зогсоочих юм байна. Энэ бүтээгдэхүүн маань бол зарлагдаад бас 2 хоног болцсон байгаа. Тэгэхээр аль хэдийн бол ийшээ хүмүүс хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн. Та бол ямар ч юм багтъя өөрийнхөө хөрөнгийг хамгийн багтаа жилийн 12% хүүгтэйг одоо өгөөжтэйгээр хүүтэйгээр бол өсгөё гэж. Тийм. Авчлаад утсан цай дуудлага гэрээд түр тасарчлаа. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж бодож байгаа хүмүүсээс магадгүй бүгжээ. Тэгвэл яаж холбогдож шинэ бүтээгдэхүүн хөрөнгө оруулалт хийх вэ? Ерөнхийдөө дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл манай нэг харилцагчийн үйлчлэлийн төв байгаа 77 33 20. За тэгээд бас Facebook чатаар бас холбогдож болно дэлгэрэнгүй мэдээллийг. Ерөнхийдөө бид нэр бүтээгдэхүүн үйлчлэлтэй холбоотой мэдээлэл түгээмэл одоо хүмүүсийн байнга асуугаад байгаа одоо нөгөө эргэлзээтэй яг зөв хариулт мэдхгүй тэр асуудлууд нь болохоор бүгдээрэнд нь ийм контентуудаа бэлдээд Facebook дээр бол оруулсан байгаа. Art Financial Group-ийн Facebook дээр. Тэгэхээр тэндээс бас мэдээлэл авч болно. За хэрвээ бүр шаардлагатай гэвэл та манай харилцагчийн үйлчлэлийн төвтэй холбогдоод мэдээлэл авч өгнө. За ерөнхийдөө бүтээгдэхүүн авах одоо дараалал маань өөрөө айгүй хялбар болгоод өгсөн байгаа. Ardap дээр бид нөгөө баннер гэдэг байдаг. Ardap-ийн одоо доод хэсэгт гэх юм уу да. Тэн дээр hedged investment гэдэг баннер оруулаад өгсөн байгаа. За тэгээд тэр баннераа руугаа ороод 1 саяын багц, 3 саяын багц, ард багц, альфа багц, 2 багц. Тэгээд та өөрийнхөө авахыг хүссэн багцаа сонгоод за тэгээд тэр багцаас хэдэн ширхгийг авмаар байгаа нэ. Тэрийгээ бас сонгоно гэсэн. Ер нь бол та өөрөө олон ширхгийг авч болох ш нийт бол тоо лимит нь хязгаартай гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За тэгээд энэ жишээн дээр болохоор ерөнхийдөө ард багцаас 2-ыг аваад 2 сая төгрөгийн үнэлгээтэй болсон байгаа. За доор нь ерөнхийдөө багцын мэдээлэл дэлгэрэнгүй оруулсан байгаа. Хэрвээ та уншиж танилцах шаардлагатай бол багцын мэдээллийг уншиж танилцах болно. За тэгээд уншаад танилцсан бол худалдаа авах гэдэг товч дээр дараад ерөнхийдөө хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг байгаа. Тэр гэрээгээ бас ингээд нэг бас гүйлгээд уншихад бол одоо зүгээр баг. За тэгээд гэрээгээ уншаад гэрээгээ зөвшөөрч ивэл хамгийн сүүлд зөвшөөрч байна гэд одоо нэг өөрийнхөө хэдэн ширхэг авч байгааг одоо тэрийг баталгаажуулаад таны төлбөр 1 жүүн 1 сая тоо ширхэг нь 2 ширхэг гэдэг ингээ нийт үн 2 сая төгрөг болж байна гэдэг одоо ингээ баталгаажуулалтын нэг жижигхэн цонх гарч ирнэ. За тэгээд зөвшөөрч ивэл тийм гэж дараад тэгээд ерөөхдөө багцаа худалдаад авсан шүү. За тэгэнгүүт бид нэр энэ багцтай тэнцэх нөгөө хэмжээний арткойныг нь арткойныхын дансанд нь ажлын 24 цагийн дотор ерөөхдөө байршуулад өгчин гүйлгээний утган дээр нь hedged investment арткойн гэдэг утгатай ороо. Тэгээд та тэрийг ажлын 24 цагийн дараа ерөөхдөө шалгаа үзсэн байхад бид нэр арткойныг нь байршуулсан байна. За тэгээд авахын тулд гол нь та өөрөө нөгөө ардап дахь дансныхаа харилцах дансаа цэнэглэх хэрэгтэй байгаа. За харилцах дансаа цэнэглэхийн тулд бас нөгөө нэг хэдүүлэнд нь гүйлгээний хязгаарлал гэдэг ойлголт байдаг. За тэрийг одоо ингээд макс хэмжээнд нь тулахын тулд ардапынхаа баталгаажуулалтыг 100% болгоод тэгээд ардапынхаа харилцах дансыг энэ одоо хэдэн төгрөгөөр авах боломжтой байгаа дүнгээрээ цэнэглээд тэгээд шууд авах боломжтой байгаа шүү. Тэгмээд ардапын маань цэнэглэлд бол ерөнхийдөө бид нар аюул хялбар болгосон. Яг л банк хооронд одоо гүйлгээ хийж байгаа юм шиг цэнэглэж болно. Банк одоо
App руугаа оронгууд харилцах гэж таны 11 тэг гэдээ ихэлсэн ерөнхийдөө яг өөрийн чинь данс байгаа. За тэрийг нь хуулах гэж товч байгаа хамгийн ихэнд тэр хуулах гэдэг товчороо хуулаад ерөнхийдөө копидна гэсэн үг. За тэгээд одоо өөрийнхөө ашигладаг альч банкнаас арт кредит руу шууд гүйлгээ хийж болно. Бүх банкны одоо банк хооронд тийсэн дээр арт кредит BBSP гэдэг ерөнхийдөө сонголт нь ороод ирсэн байгаа. Одоо Хаан банк, Голланд банк, Хас банк юу гэдэг те. Тэгээд тэр дансан дээр арт кредитээ сонгоод за тэгээ нөгөө хуулсан өөрийнхөө харилцах дансыг копидж буцаагаад паст хийж хуулж тавиад за тэгээ гүйлгээний утгаа бол ерөнхийдөө та өөрөө юу гэж бичнэ тэр бол таны сонголт. Тэгээд хүлээн авагч дээр нөгөө нэг хиний данс руу шилжүүлж байгаа буюу одоо та өөрөө бол өөрийнхөө нэрийг бичээд өөр хүний ээж аавынхаа данс руу шилжүүлчихвэл тэр хүнийхээ нэрийг бичээд тэгээд дансаа зэнгэлчин гэсэн. За тэгээд дансаа зэнгэлсэн тохиолдолд hedged investment маань ерөнхийдөө баннерцсанд орсон болохоор шууд баннерцсээс ороод очих боломжтой болно гэсэн. Хамгийн хялбар шийдлийг ерөнхийдөө оролцуулж байгаа. Тэгэхээр анхаарах нэг зүйл бол хэрвээ данстай зэнгэлэгдэхгүй бол нөгөө захин мөнгөний гүйлгээний лимит гэдэг юм хязгаарлагдж байгаа учраас та ард апп-ийнхаа баталгаажуулалтыг хамгийн гол нь 100% болгоод тэгээд дансаа зэнгэлээ гарч болно шүү. За окей. Баярлалаа Бүжээ. Маш дэлгэрэнгүй нарийн деталь сайхан зааж өглөө. Тэгэхээр дахиад хэлье. Hedged investment гэдэг хөрөнгө оруулалтын цоошин бүтээгдэхүүн ард санхүүгийн нийтлийн зүгээс бол энэ бүтээгдэхүүнийг бол та бүхэндээ санд болгож байна. Хөрөнгө оруулалтын одоо альткойноор баталгаажсан хөрөнгө оруулалт гэж бас хэлж болох байх. Эсвэл санхүүгийн одоо аадар бороо шиг юм эрсдлээс таныг хамгаалж чаддаг хөрөнгө оруулалт гэж хэлж болох байх. Тэгээ хоёр төрлийн багцтай. Та сонирхох юм бол яг энэ багцаас аль нэгийг сонгоод хөрөнгө оруулалт хийх боломжтой. За миний ард ингээ нэлээд бас чимээс шугаантай байгаад байгаа хүмүүс бас гайхаж магадгүй. Тэгээд бид одоо Эрдэнэ хотод бол ардын багийнхан бол яг одоо явж байна. Хөрөнгө оруулагч үндэстэн гэдэг арга хэмжээг бид нэр жил болоо 21 аймагт бол зохион байгуулдаг. Тэгээд энэ жил одоо өнгөрсөн жил хөл хорооны улмаас шалтгаалаад за ковидоос шалтгаалаад бид бол бас яг хөрөнгө оруулагч үндэстэн арга хэмжээг бол бас зохион байгуулж амжаагүй хараахан. Тэгээд ямар ч байсан энэ он дуусгаас өмнө багтаад бид Эрдэнэ дархан хотуудад яг энэ арга хэмжээ бид зохион байгуулалтыг гэж шийдээд одоо яг ардын багийнхан бол ингээд Эрдэнэтэд ирсэн байна. Тэгээд хөрөнгө оруулагч үндэстэн хөтөлбөрийг за энэ үзэл санаа вижнийг бол маш олон эрдэмтчүүд ингээд дэмжиж байна. Тэгээд бид 2 өдрийн туршид Эрдэнэ хотод бол ингээд танилцуулга, сургалт, за энэ уулзалтуудыг бол амжилттай ингээд зохион байгууллаа. Тэгээд өнөөдөр тэр одоо энэ лайв Эрдэнэт байгаа за эрдэмтчүүд маань үзэж явах юм бол бас соёлын ордон дээр яг одоо арга хэмжээ болж байгаа шүү. Орой болно. За маргааш нөгөөдөр бол дархан хотод бас ардын багийнхан очиж энэ хөрөнгө оруулагч үндэстэн арга хэмжээ сургалтыг бол зохион байгуулахаар байгаа шүү. Тэгээд та бүхэн эрдэмтчүүд дарханчууд маань маш идэвхтэй оролцоорой гэж хүсье. Тэгээд бүгд тэр хөрөнгө оруулагч үндэстэн хамтдаа нийлээд зохицлон бүтээе гэж хэлмээр байна. За баярлалаа Бүжээ. Баярлалаа. Би бас төгсөлт нэг үг хэлчихэ те. Энэ бүтээгдэхүүн маань ерөнхийдөө өөрөө нөгөө нэг хамгийн nice буюу харилцагчтай хамгийн ээлтэй бүтээгдэхүүн байгаа. За тэгээд та болохоор одоо банкнд та мөнгө хадгалуулахаар баг хүүтэй хадгалуулах гэдэг coin авах гэхээр тэр ханшийн эрсдлийн одоо бас яаж тооцоолох уу гэдээ сайн мэдгүй хизээ он хизээ өсөх үү гэдгийг та сайн тооцоол чадахгүй байж болно. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг авчвал таны бүх эрсдлийг бид нэр даагаад ашигтай бол таны ашигн дээр нь нэмж одоо танд одоо өгөөжийг илүү хүртээх тийм тэгш эрэхтэй тийм одоо хамгийн гой бүтээгдэхүүн байгаа. Тэгээд нийт багцын тоо хязгаартай болохоор бас одоо та app руугаа ороод яарвчлаад мөнгө бэлдээд аваарай. За тэгээд бахарх цэхрэлт бас баярлалаа. Холоос холбогдож орж ирсэнд. За баярлалаа Бүжээ. Тэгвэл баярлалаа. Хоёулаа ингээд лайв дуусгая. Хоёртаас хамт байсан лайв үзсэн хүмүүстээ бүгдэнд баярлалаа гэж хэлье. За амжилт хүсье. За баярлалаа.